Хэрвээ дэлхийн ертөнцид ирэх бүх эмэгтэйчүүд нэгэн шөнийн дотор алга болчихвол юу болох вэ? Women. Одоогийн байдлаар дэлхий дээр 3.9 тэрбум эмэгтэйчүүд оршин тогтнож байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын 49.6%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн үг. Тэгвэл алга болчихвол яах болж байна? Ахин хүүхд төрөхгүй гэсэн үг болж байна уу? Ямар нэгэн аргаар төрлөө хэмээн бодоход тэр хүүхд ямар болж төлөвшөх бол мэдээж нийгэмтэр чигээр өөрчлөх нь ойлгомжтой. Гэхдээ хэрхэн гэдгийг одоо мэдэж авцгаая. Хамгийн ихний асуудал бол хүн амын өсөлт зогсно. Та эрэгтэй хүн бие давхар болох талаар юу гэж бодож байна? Энэ боломжтой болов уу? Эрэгтэй хүн болж төрсөн бол бие давхар болох боломжгүй юм. Гэсэн хэдиж эрэгтэй хүмүүс хүүсээ солиулан трансгендер болсон тохиолдолд энэ боломжтой. Трансгендер хүмүүс биедээ өтрөө шилжүүлэн суулгаснаар жирэмсэн болох магадaltaй. Хэдхэн сарын өмнө Энэтхэг улсын Шинэ Дели хотноо өтрөө шилжүүлэн суулгах мэс заслыг тун утгагүй хийж байгаа зарласан. Өмнө нь эрэгтэй хүн өтрөө шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан ч төрөлийн амжилттай болж чадаагүй. Дараачаар нь эрэгтэй эмэгтэй хосууд гэж үг болно. Харин ижил хүүсний хосууд үлдэх нь ойлгомжтой. Ингэснээр эмэгтэй хүн сонирхдаг эрэгтэй хүмүүсийн дунд порнографи хэрэглээ асар өндөр болох баг. Тэгсэн байсан бүх порнографи бичлэгүүдийн ховрын бараа олж эрэлт нь өсгөн харцаагүй. Харин тус кинод шинээр үйлдвэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болох үзье. Цаашлаад гоо сайхны салбарт юу болох вэ? Гоо сайхны салбарын дийлэнх үйлчлүүлэгчид нь эмэгтэйчүүд байдаг. Үнэртэн, үс арчилгаа, нүүрний будаг, арьс арчилгаа гэдэг маш олон гоо сайхны төрөл зүйлийн бараа үйлчлэгэнд ихэнх тохиолдолд эмэгтэй хүмүүс л маш их мөнгөийг зарцуулдаг. 2018 оны Америк нэгдсэн улсад хийсэн судалгаагаар дэлхийд дахина гоо сайхны салбар зах зээлийг үн цэнтэй тооцдог гэх үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл гоо сайхны зах зээл нь эдийн засагт асар их хүргээгчийг авчирдаг гэсэн үг юм. 2022 он гэхэд гоо сайхны салбар ойролцоогоор 89.5 тэрбум ам долларын ашиг орлоготой ажилласнаас харахад гоо сайхны салбар голлох салбарын нэг хүн хэмээн дүгнэхэд болох үс байна. Түүнчлэн дээр дурдсан эрэгтэй хүнд өтрөө шилжүүлэх хагалгаа амжилттай болохгүй ирээдүйд хүүхэд гихч зүйл үгүй болно. Хэрэг хүүхэд төрөхгүй бол хүүхдийн хувцсны үйлдвэрлэж гисэн мөн зогсно. 2017 оны дэлхийн хүүхдийн хувцсны зах зээл ойролцоогоор 203.4 тэрбум ам доллараар үнэлэгдэх хэмээн тооцоолсон байна. Харин хүүхдийн хувцсны дизайнеруудын зах зээл нь 589 тэрбум ам доллараар хэмжигдэх үзэжээ. Энэ нь өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд байхгүй бол хүүхдүүд байхгүй бол эдийн засагт нөлөө бүхий нэгэн зах зээл баяртай гэж хэлэх ёстой болно гэсэн үг юм. Багш совилогчдын ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд хийх хэлбэг байдаг. Дэлхийд дээр нийт багш нарын 74.3%-ийг эмэгтэй багш нар эзэлдэг бол эрэгтэй багш нар үлдсэн 25.7%-ийг эзэлдэг байна. Харин Америк нэгдсэн улсын хувьд совилогч нарын 77.8%-ийг эмэгтэйчүүд 22.2%-ийг эрэгтэй хүмүүс эзэлдэг болох тооцоо гарсан байна. Үүнээс үзэх юм бол төрөл зогсвол сурах насны хүмүүс багасах буюу алстаа нэг хүмүүс байхгүй болно гэсэн үг. Энэ нь өөрөөр хэлбэл дэлхийд дээр үлдсэн эрэгтэй хүүхдүүд залуучууд ерөнхий боловсрол болон дээд боловсролыг эзэмшснийхээ дараагаар тэдэнд суралцах шаардлага гарахаа бараг л болно гэсэн үг. Цааш суралцлаа гэдэг технологийн ерөнцөд онлайн сургалтын арга барилыг ашиглан суралцах магадaltaй. Үүр дамжуулан гол өгсөн санаа нь багшийн ажилч мөн эмэгтэйчүүдийн адилаар хорвоо дээрээс даган алга болох нь цаг хугацааны асуудал юм. Ингээд эмэгтэйчүүд дэлхий дээр байхгүй бол юу болох талаар дурдлаа. Мөн та бүхэн дэлхий дээр эрэгтэйчүүд байхгүй бол яах вэ гэсэн мэдлэгийг бас сонирхож үзье.